Шашин гэдэг нь Бурхныг танин ухамсарлах хэлнэ. Би ойлгож байна л та. Гэхдээ та Библи, Коран болон өөр бусад судар номуудаас үннийг утган авахдаа эдгээр гүн ухаануудын хооронд ямар нэг зөрчилдөөнтэй таарч байв уу? Үгүй ээ. Ямар ч зөрчилдөөнийг би олж хараагүй. Учир нь дээд зорилго бол Бурхныг хайрлах явдал. Тиймээс та Бурхныг танин ойлгож түүнийг хайрлахыг хичээх хэрэгтэй. Та дурын шашныг шүтэж зорилгодоо хүрэх аваас та Бурхан гэж хэн болохыг ойлгож чадах бөгөөд түүнийг хайрлахыг хичээх болно. Тэр цаг таны амьдрал төгс төгөлдөр болох болно. Яагаад танаа маш олон дагалдагч нар баг цаг ямагт дуулж байдаг юм бэ? Дуулна гэдэг нь Бурхантай байнгын холбоотой байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл та бүхэн Хари Кришнаг сонсогдохоор дуулах хэрэгтэй байх нэ. Тийм ээ. Энэ бол трансцендент авиач чирхийлэл. Яг л радио дэлгүүр шиг. Хэрвээ та радио дэлгүүрийг байнга сонсоод байх аваас гадаад орчинд болж байгаа бүх мэдээллийг олж авдаг шүү дээ. Үүн шиг энэхүү Хари Кришна хэмээх трансцендент дуу байна. Түүнийг байнга дуулаад байх аваас та Бурхантай шууд холбогдох доноо гэсэн үг.